Сайн байцгаана уу? Pink Talk TV давтай морил. Өнөөдрийн дугаараар хүмүүсийн маш их асууж байгаа сероны хэрэг дээр орсон өөрчлөлтүүд болон эргэн явцын талаар мэдээлэхээр бэлтлээ. За тэгэхээр жүжигчин бүсгүйгийн гэр бүл яагаад тэд талигаач охиныгоо Ким Сэхүнтэй үерхэж байсан харилцааг дэлгэх болсон дээр тайлбар тавьж мөн өөрсдийн зүгээс баталгаа болох Ким Сэхүний болон жүжигчин бүсгүйн хоорондоо бичсэн чат болон захиануудыг дэлгэсэн байна. Учир нь өнгөрсөн хугацаанд бид жүжигчин бүсгүйн гэрэлсэн тухай олж мэдээ зогсохгүй зургнууд болон харилцан ярианы дуу бичлэгүүд хүртэл тархсан. Энд Серон жирэмсэн байсан, тэгээ зогсохгүй гэрэлсэн, нөхөр нь түүнийг хүчирхийлдэг байсан гэх мэт зүйлсийг YouTube channel дэлгэсэн. Энэ талаар сонсоогүй бол өмнөх бичлэгүүдээс сонгоод үзээрэй. За энэхүү мэдээллээс хойш хар мас эргээд жүжигчин бүсгүйгийн гэр бүлийг буруутгах болсон. Иймээс Сероны гэр бүл эргүүлээд албан ёсны хэвлэлийн баг хурал хийж өөрсдийн зүгээс ямар ч худал хуурмаг зүйл яриагүй гэдгээ баталсан байна. За тэгэхээр жүжигчин бүсгүй нөхөр нь гарч ирсэн байна. Тэрээр хэлэхдээ тэр бичлэгдээр ярьсан хүчирхийллүүдийг бүгдийг нь няцаасан. Тэр бол зүгээр л энгийн нэг хүн. Мөн эхнэр нь жирэмсэн байсан гэдэг хүртэл ямар ч үнний оргүй цэвэр худал зүйл. Саяхан бид хоёр хүүхдтэй болох бодолгүй байсан. Тиймдээ ч эхнэр маань жирэмснээс хамгаалах юм ууж байсан тухай үед түүнийг жирэмсэн байсан учраас гэрэлсэн гэж байгаа нь талигаач нэр хүндийг ихээр сэвтээж байна. Хин айлган сүрдүүлэлтээс болоод хүнтэй гэрлэх шийдвэр гаргадаг юм бэ. Бид хоёр бие биедээ хайртай байсан. Серонч бас бидний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр хийсэн. Энэ тал дээр би нотлох баримт үзүүлж болно. Хэрхэн бидний гэрэлтэнд би түүний хүчирхийлэл дунд байлгадаг байсан гэх яриа үнэнээс дэндүү хол зурж байна. Бид хоёр талаасаа ярилцсны үндсэн дээр гэрлэлтээ хүчингүй болгох тал дээр бэлдэж байсан. Серон надад өгсөн сүүлчийн гараар бичсэн картаас бидний харилцааг мэдэж болно. Бид хоёр гадаадад богинохон хугацаанд гэрэлсэн, гэрэлтээ чимээг өгөн хүмүүст мэдэгдэлгүй цуцлуулахаар ярилцаж шийдсэн. Гэвч сүүлийн үед тархаад байгаа бидний амьдрал гэрэлтийн талаарх баталгаагүй худал мэдээллүүдийг түүний экс найз залуу Ким Сэхүн болон ютубер Ли Жинхо тарааж байна. За тэгэхээр түүний гэр бүлийн зүгээс хэвлэлийн баг хурал дээр презентацийн тавьсан байна. Гэр бүлийн гишүүд энэ хэрэгээс болж хүнд сэтгэлийн төвшөртэй байгаад үдээгүй. Үүсэт байгаа нөхцөл байдлаас болж өөрсдөө хэвлэлийн баг хурал хийхээс өөр аргагүй төхөрсөн. Тэдний хуулийн дагуу бэлтгэсэн презентацийн дээр жүжигчин бүсгүйн өдөр тутмын амьдрал үндэслэлгүй таамаглалуудаар дэлгэгдэж, шүүмжлэгдэж, эцэст нь охины гэр бүл рүү чиглэсэн. Тэгээд үүнээс үүдэж гэр бүлийн зүгээс маш их стресс болон түгшүүртэй байгаа. Энэ зүйлийг хурдан дуусгахыг хүсэж байгаагаа дурдсан байна. Тэгээд гэр бүлийн зүгээс тэд яагаад Ким Сэхүнтэй охин нь өсвөр насны хүүхэд байхдаа үерхэж ихсэн гэдэг нууцыг дэлгэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа тэд ютубер Ли Жинхогийн эсрэг хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байсан учраас энэ бүгдийг эцэст нь дэлгэх болсон гин. Учир нь Ли Жинхогийн тараасан худал мэдээлэл нь Сероныг амьд ахуй цагтанд оромжуулж давхуурхаж эцэст нь түүнийг үхэлд хүргэсэн. Мөн голд медалист тэр хоёрыг үерхдэг байсан гэж хэлэхэд үерхэж байгаагүй гэж худал хэлсэн. Түүгээр засахгүй дараа нь үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч 2019 оноос хойш үерхсэн гэж дахин худал хэлсэн. Иймд охинтой нь 15 настай байх үеэс үерхсэн гэдгийг баталж энэ хуурмагуудыг төгсгөх үүднээс хэвлэлийн баг хурал хийж байгаагаа тайлбарласан байна. За тэгэхээр хэвлэлийн баг хурал дээр задарсан чатууд нь 2016 оны чатууд гэсэн. За тэгэхээр харилцан яриа болон чатуудын орчуулгыг дэлгэцээр харуулъя. Ерөнхийдөө бол чатан дээр би чамайг хизээ өнсөж болох юм бэ? Хизээ би чамайг тэрвэрээ дунтаж болох юм бэ? Чамайг тэрвэрээ дунтвал сайхан амрах юм шиг санагдаад байна. Санаж байна шүү. Өнсөх юмсан гэх мэтчлэн харилцан яриаг ярилцсан байна. Ер нь бол харилцан яриан дээр сурагч охин руу маш их тийм хизээ би чамайг тэрвэрээ дунтаж болох юм бэ л гин. Хизээ чи намайг өнсөх юм бэ л гин. Чи зөвшөөрөх үү л гин. Санаж байна шүү л гин. Ер нь бол маш эвгүй чат байлээ. Насанд хүрсэн хүн сурагч руу бичиж байна гэхэд маш эвгүй. За мөн хэвлэлийн баг хурлаар Сероны сайн найзтайгаа ярьж байсан чатыг мөн харуулсан байна. Энд Серон би холилдсон мэдрэмжэндээ яг галзуурах нэ гэсэн чинь найз нь Сэхүний нэлэмс тэр галзуу навш холдоосоо учир нь чи их сайн хүн. Чи наад залуугаасаа хамаагүй дээр залуу болноо. Серон гэсэн чи уйлж байгаа юм уу чи? Миний анхны хайрт, миний ертөнц хөмөрчлөө. Найз нь гэсэн чинь нэгэнт чи 6 жил хурш үерхсэн юм чинь мэдрэмжүүд чинь холилдоос хэцүү байгаа л байх. Гэхдээ энийг зүгээр л туршлага гэд бодчих. Түүнийг одоо явуул чи чаднаа гэд найз нь бол Сероныг салхалтаа даван тулж ахт нь дэмжиж байгаа мессежийг харуулсан байна. За тэгээд энэхүү хэвлэлийн баг хурал дээр жүжигчин бүсгүйн гэр бүлийнхэн Ким Сэхүнийг шүүмжилсэн зүйл түүн рүү хандсан зүйл бас битгий хүмүүсийг хийхээсэй гэж хэлсэн байна. Гарасеро мөн Ким Сэхүний эсрэг бас илүү их баримтуудыг зарласаар л байгаа.
Ким Сихүний бас нэгэн бичлэг задарсан. Тэрээр энэ видеог харист байхдаа хийгээд сурагч байх үед нь Сирон руу явуулж ээжээ. Бичлэг дээр сайн уу би ютубер Ким байна. Одоо би бра болон дотор хувцсны дэлгүүрийн урд байна. Иймэрхүү зүйл Солонгос байдаггүй те. Тэгсэн бичлэг дээр хажууд байгаа танил нь мэдээж байгаа штэ гэсэн чинь Сухим. Үгүй би энэ манеканы биеийг яриад байна. Ийм пропорцтэй халуухан бие гэсэн чинь танил нь тэр хөхний толгойг нь за тэгээд бичлэгэн дээр явж байгаа. За хоёулаа буудлын руугаа харьцгаая гэж байгаа. Тэгэхээр иймэрхүү бичлэгээ хийгээд сурагч охин руу явуулсан гэж байгаа. Жохоо сонирн байгаа. Хэрвээ үнэн бол өстой муухай юм билээ. Мөн Гарасеро нэгэн захиад илгэсэн Сироны Астра хамтлагийн мөнбийн зориулж бичсэн захиа байсан. Энэ залуугаас харамсалтайгаар 2023 оны 4 сарын 19-ний өдөр нас сарсан юм байна. Түүний өхлийг мөн амиа хорлолт байж магадгүй гэж үздэг юм байна. Тэгээд энэхүү захиа нь түүнийг өнгөрсний дараа Сирон өөрийн тэмдэглэл дээрээ бичиж үлдээсэн захиаг нь. Шинэ өдрийн тэмдэглэл эхэлж байна. Би чамайг санаж байна. Би үүнийг сонгох гэж оролдсон. Учир нь бүх зүйл дэндүү хэцүү байна. Гэтэл би чиний талаар мэдээг сонссон. Би хинээс ч илүү үүнийг сайн мэднэ. Энэ шийдвэрийг гаргах ямар амар бас ганцаардмал байдаг гэдгийг. Тийм ч учраас чамаас би яагаад гэдгийг асууж зөрөглөхгүй. Гэхдээ чи мэдэж байна уу? Би гинэт л сонин гэмээр чамайг гинэт санаад эхэлсэн тэр өдөр. Би чам руу залгах гэж байсан. Гэхдээ би эцэст нь тэгээгүй. Би эндээ маш их харамсаж байна. Би магадгүй чамайг зогсоож чадахгүй байсан байх. Гэхдээ яаж л чи үүнийг хийхээ нэг өдрөөр хойшлуулах байсан байх. Миний хувьд гэвэл өдөр өнгөрч маргааш ирж л байдаг. Би өдөр бүр арай л гэж амьдарсаар. Чи яг тийм байсан уу? Өдөр бүр хорон мөч бүр. Би чиний хойноос уруу татагцаар байна. Битгий ганцаардаарай. Миний бодлоор би ч бас үүнийг туулж байна. Чиний хажууд гацчихсан чамайг тайвшруулмаар. Хэрвээ чи ганцаардвал миний зүудэнд ирээрэй. Тэгвэл би чиний хажууд суугаад чамайг сонсох болно. Яг л чиний надад хийж өгдөг байсан шиг. Их удаан хугацаа өнгөрчээ. Чи болно. Чанхи миний хувьд гэр бүл минь. Үргэлж миний хажууд байдаг. Үүнийг би талархаж хүлээж авдаг. Тэгээд Астро хамтлаг дэбүтээ хийсэн. Та нар маш их хайр хүндэтгэлийг хүлээж авсан. Энд би ч бас талархсан. Тэгээд би өөрийнхөө цэгийг баг зэрэгч гэсэн хойшлуулгаар болсон. Яагаад гэвэл би сувааг болон бусад гишүүдийг хамгаалах ёстой. Санаа надад намайг хамгаална гэж хэлсэн. Магтайд их санаа зовдөг байсан. Гэхдээ тэр одоо итгэж найдаж болох том хүн болжээ. Тэдний гуниглаж байгааг харах надад маш их хүнд байна. Яагаад гэвэл яагаад заавал чи байх ёстой гэж. Надад байгаа хангалттай их стресс маань намайг зовоож байна. Би чамд гашуудаж чиний төлөө харамсаж байгаа сэтгэлийн үгээ ярихыг хүсэж байна. Гэхдээ миний оршин байгаанд чамд муугар нөлөөлөхөөс одоо ч айсаар байна. Тэгснэ миний оппа, миний найз, бидний бие. Бид жоохон байхаас л маш их хичээсэн. Бид бүгдээрээ өөрсдийнхөө мөрөөдөл хүрч чадсан нь гайхалтай гэж боддог байсан. Би өөрийгөө өсөж хөгжиж чадахгүй байгаадаа хэвлэл мэдээллийн хэрэгслэл нотлогдоогүй баримтуудаар хэрхэн намайг өнөрлж байгаад уур хүрч жигшиж сэтгэл ханамжгүй л байна. Энэ ажлыг би өөрөө л сонгосон. Тэгэхээр би эндээ хариуцлагатай байх ёстой. Надад найздаг найз нөхөд гэр бүл фэнүүд гэж байгаа. Энэ нь танд ч бас адилхан байсан байх. Мөрөөдөлтөө хүрсэн үеэс зовоод байгаа хүн нь би л ганцаараа биш. Би л ганцаараа үгээ хэлж чадахгүй, өөртөө хадгалж яваа хүн нь биш. Чи ч бас энэ зовлон өдөр бүр туулж байсан байх. Хоёулаа бие биенээ цэвэрлэж ариусгая. Хоолойгоо суудл уйлъя. Хэцүү болтол нь хашгирая. Үнэнийг хэлэхэд одоо ч би үүнийг хийж чадахгүй байна. Би үүнийг хийж чадахгүй хിവэрэл байна. Бид хоёр бие биенээ санаа зовоохыг хүсээгүй учраас л хоёр бидээ бүх зүйл зүгээр байгаа юм шиг хүчтэй дүрхсгсэн. Тийм ээ. Амгалан найртай бие. Хэрвээ энэ зам чиний сонгосон зам бол хаашаач бай энэ гэрэл гэгээтэй сайхан газар байх. Би чиний бүх сонголтыг хүндэтгэж чамайг дэмжих болно. Намайг уучлаарай. Чамайг тэрвэрч эцэс төгсөлгүй урам хайрлах боломжгүй байгаад минь. Би чамд хайртай. Удахгүй уулзъя. Намайг хүлээж байгаарай. Чиний найз Сирон. За тэгэхээр иймэрхүү мэдээллүүдийг гэрийнхэн нь гаргаж тавьсан байна. За сүүлийн юу бол маш гонигтай, харамсалтай хэрэг, маш харамсалтай гонигтай зүйл болсон. Бүгдээрээ хажууд байгаа хүмүүсээ харлаж тэдэнд хайртайгаа бас сонсдог гэдгээ үргэлж хэлж байгаарай. Учир нь бидний мэдгүй хамгийн жаргалтай харагдаж байгаа хүн хүртэл маш их сэтгэл зүйн дарамттай явж байж болох юм. Тэгээд бие биенээ санаа зовохгүй гэсэндээ инээмсэглэж бүх зүйл сайн сайхан байгаа юм шиг дүр өсөхөөс илүү хамгийн итгэж найддаг хүндээ бүх зүйлээ ярьж байгаасай гэж хүсэж байна. За үүгээр өнөөдрийн дугаараа өндөрлөж байна. Баяртай.